дээр ажиллаж эхлэхээс өмнө зөв суух хэрэгтэй. За энэ зурагт үзүүлсэн шиг ингэж буруу сууж болохгүй ахна шүү. Буруу суух нь маш олон сөрөг үр дагаврыг үүсгэдэг. За зөв сууж сурахын тулд нийтдээ 5 дүрмийг баримтлах хэрэгтэй ахна. За 1-р дүрм. Харааны түвшин дэлгэцийн дээд ирмэгтэй ижил түвшинд байрлах ёстой. За нүднээс дэлгэц 45-аас 70 см-ийн зайтай байх ёстой ахна. Мөн дэлгэцийг баг зэрэг хоош нь налуулж байршуулах хэрэгтэй ахна. За 2-р дүрм. Мөр, чөлөөтөө, гарын шуу, шалтаа параллель мөн тохоогоороо 90-120 градусын өнцөг нуулж гараа байршуулах хэрэгтэй ахна. За мөн буугаараа баг зэрэг нуурсан байх ёстой. За 3-р дүрм. За сандал дээрээ цэх суух хэрэгтэй. Компьютер дээр ажиллахад бие их жилдэг учраас сандлын түвшлэгийг нуруугаараа бүхэлд нь налж өгөх хэрэгтэй. За ингэж суухдаа энд 90-120 градусын өнцөг үүсгэн суух шаардлагатай. За сандлыг сонгохдоо ер нь түвшлэг болон өндрийн дураараа өөрчлөх боломжтой тийм сандал ашиглавал зүгээр шүү. Хэрвээ түвшлэггүй сандал ашиглаж байгаа бол заавал цэх суух хэрэгтэй. За 4-р дүрм. Гуй, шалтаа параллель байхаас гадна энэ өв дөөрөө 90-120 градусын өнцөг үүсгэн хөлөө байршуулах хэрэгтэй ахна. За 5-р дүрм. Хөл улаараа шалан дээр бүтэн гიშгсэн буюу тавигдсан байх ёстой. Эсвэл хөлийн гишгүүр ашиглаад шалтаа параллель байхаар байршуулнаа хөлөө. За энэхүү 5 дүрмийг баримтлаад зөв сууж сурах хэрэгтэй.